Сайн байцгаана уу? Якин байна. Ингээд миний дараагийн влогт тавтай морил. За ингээд дараачаахан түүхийг уншиж өгөхөд бэлэн болсон байна. Шууд түүх рүүгээ орцгоё. Аав яг ямар учиртай тэгээд байсныг мэдэхгүй. Ямар ч байсан ээжийг алчхуул болчих гээд байгаа юм шиг харшилдаг байсан. Нэг удаа хутга аваад ээж рүү шууд үрэх гээд дайрахаар нь ээж бултаад ээжийн дээлнийхэн товч задраад үлдсэнийг нь сандаг. Бас нэг удаа аав ээжийг хатан хисан дээрээс түлхсэн. Харин ээж унаж байхдаа бутны мөчрөөс барьж авч тогтож үлдсэндээ. Аав арих их унаа. Зөвхөн ээжийг биш. Бид бүгдийг нь зодно. Би доороо 2 охин дүүтэй. 2 дүүгийн маань үсийг хооронд нь холбож байгаа зодно. Ээжийг сөхрүүлж унгааж байгаа зодно. Нэг удаа намайг орос суран тэлэний арлыг бутарч унтал зодож байсан. Би хар нялхаасаа л цус нүштэйгээ хутгалттай аавд зодуулж өсөв. Цагаан сарын шинийн нэгний орой бид гурыг толгоогоор шал тулуулаад нуруунд дээр гарнуудыг маань ардаа авахуулж өвдөглүүлж суулгаж байгаа зодсон. Удаан тийм барилалтай байсан чинь толгоо руу цус юулэгдээд л тэгж байснаа ээжийг шууд зуухны тагаар цохиод авсан. Ястай амир. Тэр өдрийн зодуур огт санаанаас гардгүй юм. Сүүлдээ би тэсгэ байгаад цагдаа дуудлага өгөөд аавыг бариуллаа. Цагдаа нар ирээд аавыг гавлаад аваад явахыг нь би хашааныхаа завсраар харж байхдаа хогч нь чимүү ингээд цагдаагийн газар очоорой гэж амандаа хэлж байсан. Гэхдээ аав 2 хоногийн дараа буцаад л гараад ирсэн. Манайх Дэнжин мянгад хашаандаа гэртээ байсан ч аавд хөөгдөөд ээж бид дөрөв хар шөнөөр ээжийн ахынх руу 11-р хороол бүгдээрээ очиж тэндээ хэсэг байлаа. Аав тэр хаваараа архиа уусан хിവэрээ. Сураг сонссон чинь аав бүхэл бүтэн хашаатай гэрээ 100,000 төгрөгөнд зарчихсан байв. Тэгээд л бид дөрөв очих газаргүй орон гэргүй хүмүүс олж хувирав. Толгой хорогдохын тулд ээж 11-р хороололдоо орсны жижүүр хийхээр боллоо. Орцондоо амьдраад цалингаач хураачхна. Ээж сална гэдгээрээ ааваас яг л салсан. Би ээжигээ маш их хүндлэн. Өөдөөс нь нэг ч удаа үгийг нь сөрж хэрэлдэхгүй. Тэр үед би хөнгөн атлетикаар хичээлдэг байсан юм. Хичээлээ тараад бэлтгэлээ хийчгээд оройн нь ирээд ээжтэй тусалж дүү настайгаа гараад хамтдаа орцныхоо шалыг бүгдийг нь сайхан угаачхна. Бид дөрөвчин дөрүүлээ тэр орцны умгар өрөөнд амьдарч байгаа шүү дээ. Шалаа угааж дуусчаад би нэг дүүтэйгээ хамт оройны 8-аас 10 цаг хүртэл шил сав түүхгээд шуудаага үрээд гарна. Маргаашийнхаа талах борцгны мөнгийг дүү бит хоёр тэгж олдог байлаа. Хүүхэд болохоор бит хоёр автобусанд ч үнгүй явна. Би 13-тай. Доод талын дүү маань 12-тай. Хамгийн бага дүү маань 10-тай л байсан. Ээжийнхээ төрсөн өдрөөр набор авч өгөх гээд газраас төмөр ухаж байгаад орон гэргүй хүүхдүүдийг олдог хүмүүст баригдаж нэг сайн уйлснаасаа хойш төмөр тушаач мөнгө олдог карьер минь дуусав. Мөрөөрөө зөвхөн шил саваал түүдэг болсон. Тэгж байгаа зурагтын мэдээ, машины үнэртүүлэгч бас хэсэг зарах гэж үзлээ. Үнэхээр зарагдахгүй өдрүүд бас байна штэ. Уг нь нэг зурагтын мэдээг 150 төгрөгөөр аваад 500-аар зардаг байсан юм. Тэгэхээр нь би 2-ыг 300-аар зарчихсан. Тэртээ тэргүй зарагдахгүй тэгээд орой 9 өнгөрч байсан болохоор тэгсэн мэдээ зардаг өөр 2 хүүхэд миний ардаас намайг зодох гээд илдээд хөөчихсөн. Бид нар 500-аар зарж байхад яхаараа чи 300-аар зардаг юм. Үн унаглаа гээд. Тэгээд л би бас 8-ныхаа замналаа дуусгасан. Ээж ч удалгүй жижүүр хийхэ болж манайх гэдэг айл буцаад Дэнжин мянгад амьдардаг болов. 3 жилийн дотор мөнгөө цуглуулад гэр авах хэмжээний болчихсон. Дээр нь ээж маань хойд аавтай учирчихсан байсан үе. Хойд аав маань цахилгаанчин хүн. Аав халтурны ажил олгоод хийхээр би дагаад л явна. Жижиг сажиг юмд туслаж багжийг нь төхөлж өгнө. Тэгээд хэдэн төгрөг олчихно. Өөрийгөө хувцалчихна. Ээжээсээ мөнгө авахгүй.
Би гэхдээ нэлээд зодон хийдэг хүүхэд голцоо дүүнрээ өмөрч банд нартай зодтолтно. Доод талын дүү маань надтай нэг ангид сурдаг байсан юм. Байсгийгээд л гэртээ уйлаад ороод ирнэ. Яасан юм гэхээр тэр намайг тэгсэн гэхээр нь би шууд гарч яваад зодтолтно. Найзуудыгаа бас өмөрч зодтолтно. Би уг нь ямар үед биеэ барих вэ гэдгээ маш сайн мэднэ. Гэхдээ төвчээрийг минь алдартал дургүй хүргэх юм бол хэдэн хүн ч байсан хамаагүй шууд зодтолтчихдаг байлаа. Нэг өдөр би бүхийн секцэн дээр найзыг маань дээрлэгсэн хүүхдийг зодох гээд очисон чинь яг сонгон шалгаруулалтынх нь өдөр байж таарав. Намайг нэг багш барилдаад үзээч гэхээр нь барилдаан гэж мэдэхгүй ч гэсэн барилдсан чинь өрсөлдөгчөө шууд унгаачихлаа. Тэр нь цэвэр унгаалт байсан юм гинэ. Тэгээд л санамсаргүй тохиолдлоор би жуудогийн спорт руу яваад орчихлоо. Тэрнээс хойш би жуудад ёстой дуралтлаа барилдсан. Надад арх, тамхи, PC тоглоом, гадуур танилт аль нь ч сонирн байгаагүй. Зөвхөн бэлтгэлээ л хийх гоё. Нэг өдөр бэлтгэлээд хараад ирсэн чинь нөгөө ангийн охин манайд байж байна. Дүүтэй минь найзууд байсан юм. Их гоё зураг зурдаг охин. Бас манай сургуулийн онц сурлагтан. Дүүд маань ханын сонин хийхэд нь туслах гээд ирсэн тэр байлаа. Надад их таалагддаг байсан юм шиг байгаа юм. Би утсыг нь авч цугтаагаад хэрэндээ үдсэн тэр өдөр. Дараа нь би ангиасаа гарч явахдаа нөгөө охиныг сүрхий ташаага тулаа зогсчихсан байгааг олоод харчихлаа. Хүнтэй хэрүүл хийгээ зогсож байсан уу яасан мэдэхгүй. Гэхдээ тэр зогсолтыг нь хараад яагаад ч миний амар хайр хүрч байсан. Тэдний гэр тоггүй манайд ирж зурагт үздэг боллоо. Харин би орой олгон түүнийг гэрлүүн хөргөж өгнө. Тэгч хөргөж өгч байгаад л нэг л өдөр би гэртээ ирээгүй тэднийд хончихсон. Тэднийд очдог болчихсон байж байгаад нэг өдөр ээжд нь баригдчихлаа. Би үерхдэг хүүхэд нь инээтэрэгээд ээжд нь үнэнгээ хэлсэн. Тэгсэн ээж нь надад тэгж хэлсэн юм. За, энэ хүүхдийн аав нь саяхан өнгөрсөн. Ганц хайрладаг хүн нь. Чи миний охиныг гомдоохгүй насаар нь хайрлаад явж чадах юм уу? Гэхээр нь би чадна. Охиныг тань авч суuna. Би салахгүй гэж хэлсэн. Тэгээд л 17 наснда учирсан түүнийгээ би амлсан ёсороо эхнэрээ болгон ханилсан. Цэргийн алба хааж ирчгээд би цахилгаан станцд нэг компанид туслах ажилтнаар ороод 3 сар ажиллагаанд гагнуурчин мэргэжилтэй боллоо. Ажил маань өвөлтүр зогсдог. Тэр хооронд нь спорт хаяхгүй, бэлтгэл хийж тэмцээн уралдаандаа ч орно. Миний ажил 5 хоног амарчихсан байлаа. Тэр үед миний машин эвдэрчихсэн байсан юм. Нагаад цахнар маань самарнд явах ашигтай байсан талаар яриад байхаар нь хамт явж үзэхээр боллоо. Мөнгө олж машинаа засуулах л санаатай. Өглөө 7 гээд бүгдээрээ Төв аймаг руу зөвгөлсөн. Ууланд очиод би самар хайгаад гүгээд л байлаа. Нилээн хад асахтай газар. Нэг хадан дээр гараад харсан чинь тэр доор амар бүдүүн тэгснээ ихэр сагсайсан их самартай мод байна. Авирч гараа самарнуудыг зөндөө унгаж байгаа юм чинь. Мөчөрнийх нь уган дээр гიშгээд нөгөө модоо тэрвэрч байгаа самраа унгааж байсан чинь пүн гээд л явчихсан. Тэнгэр ой мод нүдэнд эргэлдэж харагдаад л би газар пан гээд л унсан. Үнэндээ надад их зөөлөн унсан санагдсан. Нээ хөөхөн эвтэйхэн унчихсан юм шиг. Тэгээд дээшээ хараад хөвтөж байсан чинь нэг юм намайг чанга дуугаар загнах нь яг сонсогддог юм. Чи энд яах гэж ирсэн юм бэ? Гэр бүлтэйгээ гэртээ байж байхгүй? Чи яах гэж ирсэн юм гэд амар загинсан. Би өөртөө тэгж бодоогүй. Бас миний эргэн тойронд ч хүн байгаагүй. Бүр яг нэг хүн загнаж байгаа юм шиг надад хэлж байгаа юм чинь. Бодвол би яг догшин модон дээр нь очичихсан байх. Удалгүй хамт байсан хүмүүс минь намайг хайж олж ирээд босгох гэсэн би доошоо нугтаагаад унчихсан. Намайг эмнэлэгт аваачихтаа хагалгаа хийлэхийн тулд байшин дээрээс унсан гэж хэлсэн. Яагаад гэвэл самар төдөг хүмүүс нэр хүнд муутай, байгаль орчин сүйтгэдэг хагалгаа хийлэхгүй зүйл байдаг юм байна л та. Хоёр талын хавирга, эгэм, нуруу, хамаг юм хугарчихсан.
Эмнэлэгт 2 хоног шокийн байдалтай хэвтэж байгаад нэгс ирсэн чинь баахан нуруу нь хугарсан хүмүүстэй нэг тасагт орчихсон байна. Хүн уг нь бэртээ сэтгэлээр унаа сонирн байдаг штэ. Надад огт тийм зүйл байгаагүй. Бэртснийгээ юм чинээ бодохгүй, удахгүй зүгээр болчих байх уу гэдэл үнэн цоглог хүзэр тоглосон шигээ. Хөл ямар ч мэдээгүй болчихсныг мэдээд байгаа юм. Эмч одоо удахгүй мэдээ орчихноо л гэж байна. Эмнэлгээс гараад 3 сар гэртээ хэвтлээ байхгүй. 6 сар хэвтлээ бас л мэдээ байхгүй. Намайг бэртгэд хүү маань ой 5 сартай жаахан байсан. Удалгүй охин маань төрсөн. Би өөрөө асаргаанд орчихсон. Эхнэр маань 3 хүн зэрэг асарч байлаа. Хавирганууд маань хүртэл идгээгүй. Би хизээ босгоо мэдэхгүй. Тэгж байж байгаад би гэмтлийн эмчтэйгээ холбогдож ярилцаад ерөөсөө гэртээ өөрөө зогсдог болъё гэж бодлоо. Урт турбаа холбож гагнаад гэртээ алхдаг юм хийсэн. Өглөө босоод тэрэн дээрээ 2-3 цаг эхлээд зогсно. Тэр хоёр төмөрн дундуур алхаж чадахгүй ч хөлөөч ирээд явна. Заримдаа гар цуцаад нурж унах үе ч зөндөө. Хөл дээрээ зогсгол хамгийн гол зорилго маань. Зүүн хөлний доор хатуу буглаатай юм гарчихсан. Тэр нь ердөөсөө идгэж өгөхгүй. Бусдаар бол хөлний булчин сэргээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэгэл гоё. Тэгж явсаар баруун хөлний эрхийн хуруу хөдөлдөг боллоо. Удахгүй хөл дээрээ босох нэ гэж баярлана. Нөгөө идэхгүй байсан шарх маань ч гэсэн цэвэрлээд байсан чинь овоо гайгүй болчихсон харагдав. Нэг өдөр шархаа цэвэрлдгээрээ цэвэрлээд байж байсан чинь цаашаага пүк гэд онгоогоод орчихдог юм. Гаднаасаа гайгүй харагдаад байсан шарх маань үнэндээ цаанаа хөндөй болоод бүр үүр үүсчихсэн байв. Эмнэлэгт очтол эмч совилогч нар миний төлөө чатгаараа шуурхай ажиллаж эхэлсэн. Нэг мэдсэн хөл маань амар том болчихож би хөлөө харж шоконд орохын зэрэгцээ бас халуураад л надад юу орж ирсэн бэ гэхээр би дээшээ хараад хөвтөж байсан чинь нэг хүн толгой дээр тоолоод л байна. За одоо 10 тоолоод унтуулна шүү гэж байна. Хальт харсан чинь баахан хагалгааны гэрэлнүүд өөдөөс тусаад миний зүүн хөлийг нэг эмч өөргөчихсөн. За яг энүүгээр тайран шүү гэж зурчихсан байв. Нэгс ирсэн чинь хөл байхгүй. Би дотор муухай оргиод бөөлчих гээд болтоггүй. Харсан чинь сэхээний л өрөөнд байх шиг байна. Би тэр шөнө өөхөх өндөр магадaltaй байсан гэсэн. Ээж эмчээс хөлийг нь тайраад чамаагүй хүүгийн минь амийг авраач гэж гуйсан байв. Зөвлөх эмч маань намайг найдлагагүй болчихсон шүү гэж хэлсэн. Харин хагалгааны эмч болохоор энэ залуугийн 2 хүүхэд нь коридорт тоглоод л гүйгээд байна. Амийг нь аврая. Залуу хүүхэд зүрхэн зогсохгүй гэж хэлээд шууд хагалгааны өрөөнд оруулж миний гуйны ард талын махыг зүсээд идэ бэрийг нь гоожуулаад хүн үнэрлийн эцэсгүй өмхий байсан ч хөлийг минь нилээн үзэж байгаад тайрахаар шийдсэн байсан. Дунд чөмгөөрөө хөлөө тайруулаад амар ойдолтой байсан ч би цоглог хэвээрэл байлаа. Тэр үед яг хөл бөмбөгийн дэлхийн авраг болж байсан юм. Шөвгийн 8 эхэлчихсэн. Би үнэхээр тамирцчихсан. Аягаач дийлэхгүй шахуу ээж эмчийг орж ирэхээр нь эмчээ би дэлхийн авраг үзэж болох уу гэж асууж илээ. Зурагт коридорт байсан байхгүй юу? Эмч бүр гайхаж байгаа юм чинь зүгээр л дэлхийн авраг үзмээр байсан юм. Нэг хөлтэй ч гэсэн таяг тулаад явж болно байх таа гэсэн шүү юм ботсон шигээ. Эмнэлгээсээ гарлаа. Яг наадмын үеэр найзуудтайгаа хамт наадамллаа. Агаарт амар гоё байж байснаа очиж боолтоо хийлэгчэд шууд найзынх руугаа заамарлуу давхичихсан. Тэгээд л гэртээ дэмий хөвтөхгүй явсаар байгаад тэр том шархаа амар гоё идгээчихсэн. Гэтэл удалгүй дахиад л халуураад эхэллээ. Эмчтэрээ очисон чинь жаахан юм үлдчихсэн байна гэд доошоо мэдээ алдуулж байгаад дахиад хэсгийг ухаж авав. Дуусаад туслын системний гуурсаар тэр хэсгийг ойсон. Зүгээр мэс заслын уцаар ойхоор задарчхаад байсан юм. Тэгээд би гэртээ хэвтлээ. Эмнэлэгт боолт хийлгэх гээд хүнээр үргүүлээд очисон чинь нөгөө туслын системний гуурс тас.
дийлэхгүй бас задарчж байгаа юм. Шууд л эмнэлэг твтгэр болов. Яг ажил тарахын үед байсан юм. Намайг бие засуулахын тулд усан клизм тавьсан. Тэгсэн бие засахад минь тусалж байсан совилогч маань алга болчихсон. Намайг нойлд үлдээгээд би хүлээгээд л байсан. Байхгүй. Ажлаа хаяад явчихсан. Зөндөө удаан хүлээгээд хэн ч ирэхгүй болохоор за болио босъё гэд тэр хавийг өөрийнхөө чадхаар арчиж цэвэрлчгээд өрөөндөө ороод хөвтчихлээ. Тэгсэн тун удалгүй амар халуураад эхлэв. Бүр тэсхийн аргагүйгээр миний аман дээр эмчээ би одоо яг барахгүй юм байна. Намайг үүр дунтуулаад өгөөч гэсэн үг гарч ирчих гээд шарханд минь бохир орчихсон байлаа. Нөгөө бие засуулж байсан сэвлэгч маань шархны боолт авчихсан бие засуулж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс усан клизм нь үсэрч очоод л бохир нь орсон юм уу да. Бактериологийн шинжилгээнд орсон чинь халдвартай гэж гарч ирж байна. Яс руу орчихсон байна гэд сүүжний яснаас тайрахаар болов. Би эмчтэй би дахиж наркозонд ормооргүй байна. Тэртээ тэргүй доошоо мэдрэлгүй болчихсон юм чинь шууд орчихъя гэж хэллээ. Маш олон наркозонд орчихсон байсан болохоор дахиад орвол орон гар нь тэнэг болчих юм шиг санагдаад байсан юм. Эмч маань за чамайг жоохон л ёо гэж дуурал шууд наркоз хийн шүү гэсэн болзолтойгоор саналыг минь зөвшөөрлөө. Тэгээд миний дээр нэг дөрвөлжин юм 50 гутаа цагаан давуугаар бүтээчихсэн. Тэр доор хөл тайраад хөрөөдөөд байгаа, махыг нь таслаж байгаа надад бүгд мэдрэгдэж байгаа юм чинь. Тас няс гэдэл ясны хилтерхийнүүд ийш тийшээ үсрэн, байс хийгээд л цусыг минь төхөөрөмжөөрөө сорволж авна. Хөрөөдгөөр биеийн дагаж салгалж хөдлөөтл сонин чимчгэнсэн мэдрэмж төрөөд байсан. Хагалгаач амжилттай болж дахиад гой оюуллаа. Даанч дахиад л ойдол зад. Хүний арис 1000 сундагч яг суугаад дардаг хөдөлтөг хэсгээрээ бол задарчаад байдаг юм байна. Өөх мах маань ил алаглаж харагдаад л одоо бол өөр нь арьсаа төлжхийг хүлээхээс өөр аргагүй болов. Би энэ бүхний дараа цоглог хിവэрээ л байлаа. Тэрэгцэртэй иргэдийн группээр хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй хүмүүст туялзуур сэлэмний спортоор хичээллэх клуб нэгдлээ. Тэгээд нэг зар тавигдчихсан байна. Эмнэлэгт байсан болохоор тэрийг нь сонирхоод YouTube дээрээс тэр спортын бичлэгнүүдийг үзсэн чинь их таалагдав. Эмнэлгээс гарангуутаа шууд тэр клуб руу давхиад очисон. Нөгөө том шархаа бүр тоохгүй. Тэгээд очиод тулаан хийгээд үзсэн чинь бүр яг л миний спорт мөн байна. Би шууд л энэ спорт руу эргэлт буцалтгүйгээр орсон. Тэрнийхээ бэлтгэлд явсаар байгаад шархаач гоё цэвэрхэн эдгээчихсэн. Энэ бүх хугацааны туршид би огтхонч сэтгэлээр унаагүй байж байгаад ганц л удаа нэг эвгүй юм болсон нь цэцэрлэгт хүрээлэнд охиноо хоосон хөлнийхөө зайд суулгаад тэрэгцэртэй явж байсан чинь бусад хүүхдүүд тэрийг нь харж барьцаад би энэ хүүхдийн оронд энэ ахтай ингэж сууж явмаар байна гэж уйлцгаагаад аав ээж нь болдоггүй юм гэж тайлбарласан ч гэсэн хүүхэд л болсон хойно бүр барьцаад болохгүй. Би охиноо буулгаад тэр хоёр хүүхдийг суулгаад цэцэрлэгт хүрээлэнгээр жаахан явж санааг нь амрааж билээ. Яг тухайн үед л би шархаа илүү эртнээс мэдээд арга хэмжээ авчихсан бол хөлтөөгөө байхгүй юу гэж маш их харамссан. Зургнуудаа харахаар ч гэсэн нэг хөл байхгүй байхаар хоосон оргиод нэг л муухай эвгүй. Гой зүүн талаас нь би санаа зовоод хиймэл хөл судалсан ч гэсэн надад бүх скет байх юм үлдээгүй болохоор хиймэл хөл угаасаа тогтохгүй. Тэгээд л би бүгдэнтэй нэвлэрсэн. Яаж ч харамсаад хөл маань буцаад ургах биштэй гэж бодсон. Туялзуур сэлмээрээ анхны тэмцээндээ ороод хүрэл медаль авлаа. Дараагийн тэмцээндээ ороод бас хүрэл медаль. Уг нь бэлтгэл хийж байхад амар гоё болоод байдаг. Тэгсэн мөртлөө тэмцээн болохоор ерөөсөө төрүүлэхгүй. Тэгэхээр би дараагийн том тэмцээндээ сэтгэл зүй бүх юмаа маш хичээнгүй юм бэлтэв. Би чинь маш шартай хүн. Тэгээд би тэр тэмцээндээ эхний байрыг эзлэж чадсан. Тэрнээсээ хойшоо дараагийн тэмцээнүүд ч гэсэн төрүүлж чамсаагаа хангав.
Монголд одоо тэрэгэнцэртэй туялзуур сэлэмний анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Тэрэндээ амжилт үзүүлчихвэл би Олимпиад оролцоно гэсэн үг. Өөрийнхөө хамгийн том зорилго руугаа маш том урагшлана гэсэн үг. Өөрийнхөө ангиллын хүмүүсийн тулалдаж байгаа бичлэгийг харахаар бүр үнэхээр санаанд багтаад байдаг юм. Би бэлтгэлээ сайхан чамбайруулчихвал Олимпиас Монгол улсдаа медаль аваад ирчих боломж харагдаад л байгаа. Амьдралын манд бүхэл үед спорт байсан. Би спортыг хизээж хайж чадахгүй. Аав маань намайг зоддог байсан нь баргийн хүнд хэцүү зүйлийг давах сэтгэл зүйтэй болгочихсон гэж боддог юм. Харин спорт бол намайг төлөвшөөлж, тэвчээр хатуужилтай болоход маань маш том нөлөө үзүүлсэн. Би хөлтэй байхдаа хүрэхэд хол байсан Олимп руу хөлгүй болоод одоо зүтгэхэд илүү ойрхон боломжтой санагдаад байгаа. Хүн тэрэгэнцэртэй байсан ч юун ч хүрч чадах боломжтой байдгийг би бүгдд нь харуулахыг хүсэж байна. За өнөөдрийн төвөх маань надад бас нэг сургамж өглөө. Энэ нь юу вэ гэхээр хүнд саад дотор бэрхшээл, зовлон өгөх тусам тэрийг нь давж гарах юм бол илүү их боломж нээгддэг юм шиг санагдаж байна. Миний хувьд бол яг одоо YouTube-ээ эхлээд явж байгаа. Энэний хажуугаар маш олон саад дотор байгаа. Ганцхан зүйл нь сэтгэлээр унаж болохгүй. Одоо жишээ нь надад ирдэг комментүүд байгаа. Ингээд олон төрлийн комментүүд байгаа штэ. Сайн, муу, сайнд нь хөөрч, мууд нь гутарч, ингэхгүйгээр сэтгэл зүгээ барих юм бол хүн заавал амжилтанд хүрнэ. Тууштай байх юм бол амжилтанд хүрнэ гэж би боддог. Тэгээ сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Бурхан бол хүнд давж дийлэх ачааг нь л өөрүүлдэг гэж би бол боддог. Тэгээд надад ирж байгаа бүх ачаанууд би давж гарч чадах учраас өгж байгаа. Танд ч гэсэн яг хэцүү санагдах юм бол тэрийг та давж гарч чадах учраас л танд тийм ачаа зовлон юу гэдгийг сэтгэл готрал ирж байгаа. Тэрийг давчих юм бол ардталт нь маш том шагнал байгаа гэж би боддог. Тэгээд өнөөдрийн түүхээрээ танд ч бас нэг сургамж, надад ч бас нэг сургамж үлдлээ. Тэгээд өнөөдрийн блогтай манай хамт байсанд баярлалаа. Баяртай.